Эрт урдын цагт анхны спинжицу мастер 4 суурь хүчрхэг зэвсгийг ашиглан нинжигоыг бүтээсэн гэдэг. Гэвч тэрээр хорвоогоос халихад харанхуй оршихгүй эзэн Гармадон тэднийг өөрийн болохоор хайн эхэлжээ. Харин түүний дүү болох Сенсэ Ву тэдгээр зэвсгүүдийг түүнээс урьдан олохын тулд 4 нинжиг өөрийн доор сургаж эхэлдэг. Ийхүү нэгэн өглөө Сенсэ Вуг бясалган суух гэтэл түүний шавнар тулааны бэлтгэл хийж байгаа чимээ гарan түүнд садаа болно. Тэрээр босон гадаа талбайгаа шалгахад тэнд хинч байсангүй. Харин хажуу өрөөгөө шалгахад тэд хийцгүүрэн видео тоглоом тоглон сууж байдаг. Тэдний нэрийг дуудахад амархан болгох зорилгоор улаан нинжиг галаа, цагаан нинжиг зоргоо, цэнхэр нинжиг очроо, хар нинжиг бата гэд дуудаад явчихъя. Ийхүү Сенсэ Ву тэднийг тоглохыг болиулан эзэн Гармадон нэг л өдөр гарч ирэн спинжицгийн 4 алтан зэвсгийг гартаа оруулахыг сануулдаг. Тиймээс тэд зүгээр суулгүйгээр өөрсдийн жинхэнэ бүрэн хүч чадалд хүрч бэлтгэл хийхийг тэдэнд хэлдэг. Харин нинжанууд Сенсэ Вугийн үгийг ерөөсөө хүлээж авдаггүй ба эзэн Гармадоныг эргэн ирэхгүй гэж бодцоож байлаа. Яг тэрхүү мөчид галаагийн дүү Совда тэдэн дээр орж ирэн эзэн Гармадон ойролцоох тосгонд гарч ирсэн байна гэдгийг хэлдэг. Нинжа нар ч сандралдан арай чадан бэлтгэлээ хангаж лууга хөлөглөн түүн рүү зүглэн явна. Тэд Гармадонтой тулалдахаар тосгонд ирсэн ч тэрээр өөрөө биш, харин түүний хүү тулгаа байх ба хүмүүсээс зүгээр л чихэр шаардаж байдаг. Нинжа нар түүний учрыг олцоход гэр лүүгээ буцах гэж байхад галаа Сенсэ Вугийн цүнхийг андууран аваад гарчээ. Доторх зүйлийг нь онгойлгон харваас нэг нинжа бусад нинжа нараасаа илүү хүчрэхэг болон гэрэлтэж ногоон нинжа болох бөгөөд тэрээр эзэн Гармадоныг дарж авах хувь заяатай аж. Түүнийг харсан нинжа нар бүгд л өөрсдийгөө ногоон нинжа болно гэдэгт итгэж байлаа. Харин тулгаа бухимдан явж байхдаа нэгэн газарт бариул олж хардаг ба түүнийг татан доошоо унахад түүнийг таяг барьчихсан хүн могоо өгтөн авдаг. Могоо тулгааг удирдлагадаа авахар оролдоход тулгаа доош бултснаар тэрхүү могоо өөр дээрээ дайралтаа хийчихдэг. Ийхүү тулгаа могоон ахлагчийг удирдлагадаа оруулан бүхэл бүтэн могоон сүрэг түүний гарт орхон тэр. Түүхэнд дурдхад тэднээс гадна өөр төрлийн 4 могоон сүрэг байдаг ба тэд нэгэн цагт нинжигог удирдах байжээ. Дараагаар тэд ялагдаж газар доор хоригдсон бөгөөд 5 овог дахин нэгдэж өшөөгөө авахаас нь сэргийлэн тэднийг өөр газар тусад нь хорьсон гэдэг. Харин нинжа нар гэртээ ирэн тэмцээн зохиож хэн ногоо нинжа вэ гэдгийг үзэхээр болсон байлаа. Эхний үед галаа болон очроо нар тулалдахаар болсон байдаг. Харин дараагаар нь бата болон зоргоо нар тулалдаж эхэлдэг. Тэмцээний эцсийн шатанд галаа батаад хүчтэйгээр цохиулан унахад галаа уурлан босч ирэх ба тэр үед түүний сэлэм ихээр халж галаа санаандгүйгээр гал тавих нь тэр. Үүнийг харсан Сенсэ Ву зоргоогийн зэвсгийг маш гарамгай ашиглан галыг унтрааж ногоо нинжа болоход тэдний хинэн ч шаардлагыг хангалтгүй байгааг хэлдэг. Харин нөгөө тал тулгаа могоонуудыг дагуулсаар нөгөө тосгондоо буцаад иржээ. Нэгэн могоо генералдаа чихэрний төлөө тосгон руу дайрах нь утгагүй хэлсэн ч генерал могоо тулгаагийн удирдлагад орсон учраас түүний үгийг ер тоосонгүй. Совда тосгонд байгааг мэдсэн тэд яаран тосгонд очиход могоонууд хүмүүсийг удирдлагадаа оруулсан байлаа. Тийм учраас тэд шууд зэвсгийнхээ тогтворгүй хүчийг ашиглан могоонуудтай тулалдаж чаддаггүй. Оронд нь тэд хідэн тийшээ салж зайгаа аван хэсэг хэсгээр нь тулалдсанаар амжилт олж генерал могоон таяг батагийн гарт очдог. Дээшээ хартал нэгэн могоо батааг удирдлагадаа авахар оролдоход Совда гарч ирээд түүнийг аврах нь тэр. Ийхүү бата таягийг усан оргилуурт аваачин зооход тосгоны хүмүүс буцаад хэвэндээ орж эхэлдэг. Өдрийн төгсгөлд тэд өөрсдийнхөө жинхэнэ хүчийг нээн илрүүлж зэвсгээ бүрэн ашиглаж чадах хүртлээр тасралтгүй бэлтгэл хийхээр сэтгэл шулуудан шал өөр хүмүүс шиг л болцгоосон байлаа. Гэвч нэг муу зүйл нь бата могоон удирдлагад ороод амжсан байдаг ба могоо хизээл бол хизээ батааг ямар нэгэн зүйлд ашиглахад бэлэн байлаа. Дараагийн өглөө нинжа нар видео тоглоом бус энэ удаад гадаа талбайд маш идэвхтэйгээр тулааны бэлтгэл хийж байх нь тэр. Гэвч зоргоо яг л ганцаараа байгаа мэт аашлан бүхий л талбайг өөрөө ашиглаж бусаддаа саад болоод байдаг. Үүнээс үүдэн бусад нь зоргоог хаяада энгийн хүнээс гарахааргүй сонин зан ааш авир гаргадаг, бусдаасаа өөр гэдгийг хэлдэг. Үүний дараагаар тэдэнд загтал ирэх ба ганц зоргоод л загтал ирээгүй байлаа. Зоргоо эцэг эхийнхээ талаар ерөөсөө сандаггүй бөгөөд бүхий л насаараа өнчин байсаар иржээ.
Оройн хоолны дараа зоргоо агаар амьсгалахаар гарахад нэгэн өвөрмөц шонхор түүнийг угтан авах ба тэрээр сонирхолтой хөтлөгдөн араас нь даган явхад шонхор түүнийг нэг газар аваачдаг нь тулгаа могойнуудыг удирдан нууц оромж барьж байх нь тэр. Ийхүү маргааш өглөө нь болж зоргоо нөгөө газараа бусдыгаа дагуулan ирсэн байдаг. Тэд барилгатай модноос холбогдсон гол уяануудыг тасдахаар шийдэлд хүрэх бөгөөд дор дорноо очсныхаа дараа уяануудыг тасдаж эхэлнэ. Ийхүү Батагийн ээлж ирэн барилга нурхаад өгөхөд могой түүнийг удирдаад эхэлдэг. Тэрээр бусд руугаа өөрийн зэвсгээ ашиглан дайрч эхлэх ба тэр 3 зоргоогийн эсрэг юу хийхээ мэдэхгүй зогсоход Сенсэ Ву лимбэ тоглосноор зоргоо удирдлагаас нь гарч тэдлуун дээр мордон аврагдан барилга харин доош нурлаа. Тэдний гэртээ ирэхэд могойнууд урьдч хариугаа авахаар тэдний гэрийг шатаан өөрсдийн таяга буцаан авсан байдаг. Энэ бүхнийг харсан тэд яахаа мэдэхгүй зоргоог буруутган өөрийг нь дагаж яваагүй бол ийм зүйл болохгүй байсан юм хэмээн буруутгаснаар зоргоо түүнд нь гомдож тэднийг орхин явдаг. Харин нөгөө талд нэгэн могой арчаагүй генералда таягийг нь буцааж өгөхийг хүссэнгүй. Тэрээр түүний тушаалыг дагахгүйгээр дараагийн генерал хэн болохыг тулаанаар шийдвэрлэхээр болдог. Ийхүү генерал могоо ялагдаж могоон сүрэгт шинэ удирдагч гарч ирнэ. Ингэснээрээ тулгаа өөрийн могоон сүргийг алдан тэндээс хөөгдөг ба гэхдээ тэрээр тулааны үеэр нэгэн газрын зургийг авч чадсан байдаг. Нөгөө талд манаахан гэр орон чүгүй гудамжинд гарцсан бараг нохооны мах юм уу гэхээр зүйл идэж зоргоод хэлсэн үгэндээ харамсан сууна. Гэвч тэрхүү мөчөд зоргоо тэдэн дээр ирэх ба тэдний хэлсэн үгнүүдээс болсондоо биш нөгөө шонхор дахин гарч ирсэн болохоор тэднийг орхин явсан байж таардаг. Тэрхүү шонхор зоргоог тэдний шинэ гэрт хүргэж өгсөн байх бөгөөд тэрээр оройн хоол хийгээд бэлдчихсэн байлаа. Зоргоог харсан Сенсэ Ву түүнээр бахархаж байгаагаа хэлдэг. Дараагийн өглөө тэд нэг л сайн унтаж амарч чадсангүй. Учир нь тэдний шинэ гэр их л тухгүй балгас мэт байлаа. Тиймээс тэд гэртээ цэвэрлэгээ хийж зарим нэг засваруудыг хийж эхэлдэг. Ийхүү тэднийг байж байтал тэдэн дээр зочин ирсэн очроогийн эцэг их байх бөгөөд очроо ерөөсөө тэдэн дээр зочлохгүй байсан тул өөрсдөө ирсэн энэ байлаа. Нэг өдрийг цуг өнгөрөөсний дараа могойнууд гараад ирчихсэн аюултай учраас тэд гэгээ буухаас өмнө гэртээ харьцгаана. Үүнтэй зэрэгцээ тулгаа газрын зургийг дагсаар нэгэн газар очиж өөр нэгэн могон аймгийг суллан тавина. Генерал могоо өөрсдийг нь газар доороос суллан гаргаж өгсөн тул тулгаад талархан нөгөө цэнхэр могойнуудаас өшөөг нь авахд туслахаар болдог. Харин нөгөө талд очроогийн эцэг их гэртээ ирэхэд байдгаасаа нэг л өөр эвгүй санагдаад байсан нь могойнууд тэдний гэрлүү халтсан байлаа. Энэхүү улаан могойнуудын нэг давуу тал нь тэд хадсан бүхнээ өөрсөд шигээ болгон хувиргаж чаддаг аж. Очроо эцэг их дээрээ зочлох дургүй байсан ч түүний хайртай охин сувдаа тэдэн дээр зочлохыг хэлэхэд тэрээр дуртай дургүй явахаар луу дээрээ очдог. Гэвч тэрхүү мөчөд луунууд нас биед хүрэхэд ойрхон болсон байдаг ба тэрхүү үедээ луунууд зүүн зүгийг зорж тэнд байхдаа нас биед хүрч өөрчлөгддөг гэдгийг мэдэж авдаг. Хөл нүцгэн явсаар гэрийнх нь гадаа очиход очроо нэг л зүйл буруу байгааг гадарлана. Тэндхийн хөргөгчөөс эцэг ихээ олоход могойнуудад хазуулсан байх ба өөрсдөө могоо болж хувирах нь цаг хугацааны асуудал байлаа. Тулгаа болон могойнууд тэдний гэрх хүртэл хүлээсэн байдаг бөгөөд тэдэн рүү дайрч эхэлнэ. Тулаан эхлэхэд миний эцэг ихээр хэн ч оролддоггүй юм. Гисээр очроо шал өөр хүн шиг болж хувиран маш гарамгай тулалдаж хийж байгаагүй хөдөлгөөнүүдээ хийгээд эхэлдэг. Ялагдаж эхэлсэн генерал могоо цэргүүдээ аван ухрах ба очроогийн эцэг эхийг хүн төрхөнд нь оруулахын тулд могоон таяг хэрэгтэй байлаа. Луунууд нь байхгүй. Тэд юу хийхээ мэдэхгүй зогсоход Сенсэ Ву Зевскийнхээ бүрэн хүчийг гаргах нь өөрсдийнхөө бүрэн хүчийг олж нээхэд нэг хэсэг болон оролцдог гэдгийг хэлнэ. Очроо Зевсктэйгээ сэтгэл зүрхээрээ холбогдсон Зевск нь тээврийн хэрэгсэл болж байна гэж төсөөлөхөд Зевск нь онгоц болоод хувирчдаг. Ийхүү тэд могойнуудыг хөөж эхлэн очроо хажуугаар нь өнгөрөхдөө генерал могоон таягийг авч чадсанаар эцэг их нь буцаад хүн болон хувирна. Тэдний гэрт суйрлуулсан байсан төхөөрөмжийг асаан тэд дээш нисэн явцгаахад тэднийг хөөж байсан могоон сүрэг ард нь үлдэн хоцордог. Гэвч нэг муу зүйл нь могоон таяг доош унснаар генерал могойд буцаад оччихдог.
Зоригог эцэг их нь өөрсдийнх нь бүтээсэн хамгийн шилдэг бүтээл хэмээн нэрлэж тэд илүү дотносоод авдаг. Ийхүү дараагийн анги дээр зоригоо нэгэн зүүдлэх ба эзэн Гармадон гарч ирэн түүн рүү дайрч эхэлнэ. Зоригоо түүнийг эсрэг тулалдаж чадахгүй алагдах гэж байхад ногоон нинжа гарч ирэн түүнийг авран Гармадоныг дарж авдаг. Зоригоо тэрхүү ногоон нинжа хэн гэдгийг харахыг хүссэн ч тэрээр манай дөрвийн нэг шинж чанарыг нь агуулсан байдаг. Жишээ нь галаагийн хүч, очрогийн зэвсэг гэх мэт. Зоригоо бэлтгэлийн үеэр бусаддаа зүүднийхээ талаар хэлэхэд Сенсей Ву тэднийг төвлөрч чадахгүй хэмээн үзэн дайснаа дарж авах хамгийн шилдэг арга юу вэ хэмээн тэднээс асууна. Манай хэд ч хариултыг нь мэдэхгүй байх бөгөөд олох хүртлээр бэлтгэл хийхээр болдог. Харин тулгаа могойнуудыг дагуулсаар цэнхэр могойнуудтай тулалдахаар иржээ. Гэтэл улаан генерал могой тэрхүү цэнхэр могойн шинэ генералтай танилуд байж таарад тэд тулалдсангүй. Байдал эвгүүцсэн учир тулгаа арай чадан тэндээс мултарч чаддаг. Дахин нэг удаа могойн сүргээ алдсан тулгаа ам биш заяа биш гэсээр газрын зураг харсаар өөр нэгэн могой сүрэг дээр очлоо. Гэвч тулгааг ганцхан том могой хүлээж авах ба тэрээр бүх өөрийн хүмүүсээ өлснөөсөө болоод идчихсэн байх нь тэр. Тэд явсаар тулгаагийн өмнө сурдаг байсан муу хүүхдүүдийн сургуульд ирж тэднээс өшөөгөө аван явж байдаг. Учир нь тулгааг муу хүүхэд биш хэмээн үзэж түүнийг дээрлэхэн цаашлаад сургуулиасаа хөөжээ. Могой сургууль руу дайрж ийн гэдгийг сонссон нинжа нар тэдэн дээр ирэхч тэднийг хүлээж байсан тулгаа могойтой нийлэн сургууль даяар занга тавьсан байлаа. Харин зангад ороогүй очроогоос тэд зүгтэн дээвэр дээр гарах хэдий ч могой тулгаагийн газрын зургийг аваад түүнийг орхин яваад өгдөг. Ганцаар үлдсэн тулгааг тэд гэртээ авчран түүнийг шийтгэх бус харин үлгэр уншиж өгсөн шиг эрхлүүлээд байж байлаа. Яагаад гэдгийг нь тэд баг зэрэг уцаарлан багшаасаа асуухад нөгөө асуултынхаа хариултыг хэлж өгдөг. Дайснаа дарах хамгийн шилдэг арга бол тэднийг өөрийн найзаа болгох явдал юм гэж хэлдэг. Ийхүү тэдний гэрт шинэ ам бүл нэмэгдлээ. Дараагийн өглөө сувдаа нэгэн зүйлийг олж илрүүлсэн нөгөө нил ягаан могой газрын зургийг ашиглан үлдсэн 2 могоон аймгийг сулах гэж байдаг. Яах гэж тэгж байгаа зорилгыг нь Сенсей Ву ч мэдэхгүй байлаа. Тийм учраас тэд үлдсэн 2 аймгийн байршлыг мэдэн авч төрүүлж очин болзошгүй аюулаас сэргийлэхээр шийднэ. Бата зоригоо 2 нэг баг болон өөр нэгэн байршил дээр ирэхэд аль хэдийнэ хаалга онгойлттой байх нь тэр. Аанти нэрэ зоригоогийн цагаан хувцсыг тулгаа өөр хувцастай угааснаар тэрээр цагаан биш ягаан нинжа болон хувиржээ. Юу ч гэсэн тэд дотогш орон ханан дээрх зургуудыг ажиглан харлаа. Могойнууд хоорондоо хэдэн зууны туршид дайн дажинтай байсан ба тэд нэгдэн 4 мөнгөн соёот илдийг олж чадвал агуу залгигч гих эртний домог могой суллагдах аж. Тэрхүү могой суллагдваас бүхий л газар нутаг могойнуудын гарт очин нар гарахгүй мөнхөд шүн байна гэж үздэг. Гэвч нэг зүйл газар доор явж буй чимээ сонсогдох ба тэрхүү овгийн хүчрхэг могой тэднийг ирнэ гэдгийг нь мэдэн хүлээж байжээ. Тэд хүчээрээ түүнийг дийлж чадахгүй ч могойнуудын эсрэг ашиглагдах лимбийг арай чадан тоглосноор тэрхүү могойг буулган авч чаддаг. Харин галаа болон очроо нар мөн адил хүрэх газартаа очсон байх ба намаг дотроос нэгэн могоо гарч ирээд галаагийн нүд рүү хороо цацхан тэр. Нөгөө 2 тэдэн дээр ирэх үед нил ягаан могооч мөн адил бусад могоонуудтай цуг гараад ирдэг. Лимбэ тоглох гэж үтсэн ч нил ягаан түүнийг нь барьж аваад өөртөө авчихдаг. Нинжа нар хідэн талаасаа бүслэгдэн хорт хүчлэг гол руу унах гэж байхад дээрээс нь нэгэн самурай робот гарч ирээд могойнуудыг зайлуулан тэднийг аварснаа буцаад яваад өгдөг. Аюулгүй гэртээ ирсэн тэд могойнуудын эсрэг ашиглагдах сүүлчийн лимбийг алдснаа багштаа хэлэх ба тулгаа энэ бүхэн надаас л боллоо хэмээн өөрийгөө буруутгана. Харин Сенсей Ву бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч ирээдүг өөрчилж чадна хэмээн бусдыгаа тайвшруулна. Энэ үеэр нинжиго хотын газар доор бүх 5 аймаг цугларч байхыг хараад нинжа нар яаран тэрхүү газарт нь очдог. Очоод хартал нил ягаан могоо 5 аймгийг нэгтгэхээр оролдож байдаг ба үүнийг зогсоохын тулд нинжа нар хідэн талаас нь могоо шиг дугралдан тэдний дунд хор хутгаж эхэлдэг. Юу болоод байгааг ойлгохгүй байгаа удирдагч нар тэднийг олж харан нэгээр нь барьж авах нь тэр. Ганцаар үлдсэн зоригоог яг барьж авах гэтэл түүний ягаан хувцас нь түүнийг аварж таардаг. Тэрээр хэсэг хугацааны дараа буцаж очин олсноос зүгтсээр удирдагч могоо нарыг өшөглөн хаяад бусдыгаа суллан тэндээс зүгтахаар оролдоно.
Зоргоо тэнд байсан бүхий л газрыг хөлдөөж, унаага гаргаж ирээд тэднийг аваад явдаг. Харин могоонууд хальтарч унсаар тэдний араас хөөж чаддгүй ба Нил ягаан могоо өөрийнх нь төлөвлөгөө нурсныг ойлгон маш ихээр уурлан тэдний ард хоцордог.